тэр жигтэй үхэл хагцал, авилга. Тэгээд дарангуул хөвлөлийн хэрэгчлөө, бүхэл хэрэгчлөө, цагдаагийн дарамт. Энд ерөнхий сайдын түүх бол тэр жигтэй яг ийм л үзүүлэлтүүд байгаа. Үндсэн хуулиас эхлээ байгаа. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах хэрэг. Тэгэд энийг эдэлж чадахгүй шүү дээ. Бид нэр эрүүл аюулгүйгаа болий. Унтаад сэрий. Ядаж гэж штэ одоо. Би хурлын гишүүний хувьар шаардлага тавьсан. За энэ шаардлага олон жил тавьж байна. Яг энэ сэтгүүл зүйн бүтээл хийж байхдаа тавьж исэн шаардлага маань одоо өөрөө шийдвэр гаргах төвшөнд ирээд энэ миний альбан бланкн дээр тэр үндслэл бүхий бичиг болж л гарч штэ. Яг юу хүсэж байгаа л одоо. Яг юу? Чиний ирэх ашиг юу юм? Цаан чи хэн байгаа? Чи ер нь хинтээ зөвлөд байгаа. Миний эзнийг хайгаад болохгүй байна. Надаас нэг ямар нэг эзэн хайгаад штэ. Энэ ганцаараа учиргүй нэг бичгээрээ явахгүй те. Ямар сони юм бэ? Йоо байхгүй, болтохгүй. Тэнгүүт энэ юу хүсэж байгаа юм бэ? Ямар юуны сайд болох гэсэн юм бэ гэдэг штэ. Жишээлбэл. Тэгээд хүмүүс ирэлүүлээд. За уулзчих гэж байгаа. Дөнгөж өчтөрхөн. Бас хүмүүс ирэлүүлж байгаа. За уулзчихъя. Танаа намын дарагтай. Гурлаа ингээд уулзчих гэж байна. Чи өндөр тэнд тэдэн цагт болж гинөө цаг чи яаж ин мааж. За. Би уулзахгүй ээ. Монголын арчлал ер нь халдвар авсан юм шүү. Хэрвээ тийм бол тэр өвчний шинж тэмдэг нь та юу гэж бодож байна? Халдвар авсан. Маш хүн халдвар авсан. Тэгвэр манай улс бол байгаа юмаа зардаг, тэр мөнгөө хувааж авдаг, бүлэглүүд нь хуваага авчдаг. Тэгээ жоохон тайвшруулахын тулд нийгэм рүүгээ тусаадаг ийм л орон штэ. Ийм л орон. Энэ бол шинж тэмдэг хүндэрсэн шинж. Нэгэнт шинж тэмдэг хүндэрсэн учраас би сая бичих гаргаа 3 үндсэл гаргаад хүний эрх эдийн засгийн асуудал 3 үндсэл гаргаад засаглалын хямралтай. Ингээд үндсэл гаргаад бичиг гаргаж ирж байна гэдэг бол энэ вакцин хийх зүүгийг хатах оролдлого хийж байна. Би зүгээ хатгаачгүй байна. Имчлэх гэдэг штэ. Тим амбицтай үндэстэй хүн чинь улс төрд орсон. Нэг юм өөрчлөе ингэж болохгүй штэ гэж хэлнэ үстэ. Нэг хараад байгаа юм бол тэгвэл хараа гоншгоноо суугаад иж ус болно штэ. Үйлдэлийхгүй болохгүй штэ гэж гой ярьслаа бол. Тийг үсээг юм л да. Үсэ тэгдэггүй арга шинтэй очир. Тэгээд зүү хатах гэж оролдож юм би хатгаагүй байгаа. Энэ зүү амжилттай хатгаж чадах юм бол нөгөө тариагаа шахах гэж үзнэ. Энэ дунд чинь асар их юм болно. За тэр тариаг нэг шахсны дараа дараагийн имчилгээ явах зам нь нэгдэнэ. Ийм л юм ба. Дом намайг зүгээр тэр бичиг нэртэй энэ нэг тариатай зүг хараал над руу ашгарч шүү дээ. Тэгээд баг миний буруу юм шүү. Одоо ингээд намайг түрээсийн байрмаар ингээд нэг завчиж үзүүлж байгаа учраас хоёр зорилготой байхгүй. Нэг нь за энд лодогийн бичгэн дээр гараад гар үсгээ зурх юм бол чамайг яг энэ зам хүлээж байгаа шүү гэж ус төрчдөг хэлж байна. Нөгөө талдаа өнөөдөр хүртэл 6 жил ерхий сайд хийцэн хүний эсүүлтгүйгээс болоод нас урцсан тэр олон мянган хүн. Тэгээ өнөөдөр нийгэм эдийн засагт бий болж байгаа энэ засаглал бий болж байгаа хямрал энийг биш лодогийн байрны тухай ярилах. Ярианы сэдвийг лодо дээр нь төвлөрүүлж. Засгийн газрын нэг сайд битгий хэл парламент нь өөрөө бүхэлдээ нэг ерхий сайдын гарт байна. Юу хүснэг нь биелүүлэх үүрэг л хүлээж байна. Конопт харж өгөх. Ийм үүрэг хүлээж шít. Одоо жишээлбэл ингээд бид нэр үндсэн хуулиараа ерхий сайд дээрх мэдлэг өгдөг чинь ажил хийх боломж олох гэсэн шүү дээ. Тэгээ парламентыг 126 болгоод байгаа чинь би бас эсэргүүцчил байсан зарим нэг зүйл юм. 126 болгоод байгаа чинь бас нэг хайрцаглагдаад байхгүй гэж. Сайн юм болгон сайн тогтолцоог шинжлэх болгонд ингээд нэг сайн зүйлийг зорж байгаа шүү дээ. Сайн үр дүндээ хүрэхгүй нэгдэг чинь тэр систем дээр манлайлал хийж байгаа хүмүүсийн үзэл санаа үзэл бодол тэр хөөхний асуудал байхгүй юу? Улс бол одоо ингээд аль ч улсыг жишээ татч болно шүү дээ. Ер нь аль ч улсын лидерүүдийг хөгжүүлсэн болон унгаас нь лидерүүд. Тэгээ бүгдээрээ унахтаач хөгжөгдөөч нэг л замаар явж ирсэн. Одоо Аргентины жишээ хэдүүлээ харж байл та хамгийн ойрхон нэг жилийн дотор хийж байгаа өөрчлөлтүүд. Тэнд тогтолцооны ямар өөрчлөлт хийсэн юм? Тэнд хүн л өөрчлөгдсөн шүү дээ. Хүний үзэл бодол өөрчлөгдсөн. Тэр өдөрдөгчийн үзэл санаа солигдсон байхгүй да. Тэгсний үндсэн дээрээс тэнд одоо жишээлбэл төрийн албыг цомготгож байгаа тий илүү зардлуудыг байхгүй болгож байгаа худалдааг өргөжүүлж байгаа гэдэг. Тэгэхээр ингээд хүн солиол бусд нь яг хിവэрэн штэ гэдэг энэ гутран гүйцлээсээ бид нараас гарахгүй болохгүй. Одоо бид нар энэ 126 ерөнхий сайдаа өөрсдөө тундаасаа гаргаж ирээ. Томилох
бид нарыг томилдсон ерөнхий сайдтай ажиллах хоёрын ялгаа асар өндөр. Энэ заагийг бид нэр арилгахгүйгээр цааш явахгүй. Энэ хандлага нь одоо харагдаж шít. Чигмэд төгөөмд хоёр өнөөдөр Монголын бараг улс төрийг тэр чигт нь Монгол ер нь хүний оюун ухааныг тэр чигт нь барьж шít. Тэр чигт нь зүгээр ингээд хэдэн бизнесүүдийг зүгээр юу ч болгож шít. Энэ хандлага чинь өөрөө тэндээс эхлэлтэй байхгүй. Дарангуулагч ингэж төрдөг. Төрцсөн байгаа байхгүй. Тэрийг одоо монголчууд надаар хэлдэг харж байгаа байлгүй дээ. Тэгээ энийг л алдвал бүх юм алднаа. Ер нь хэдүүлээ ингээд нэг баялгаа хувааж аваад цуу гэх юм бол хин нэг намайг хурж ирж нөмрөг бүтээлийг тавихгүй би хөдж өглөө гэдэг ийм нийгэм үүсгэчээд энийг дэлхийн нийтээр бид нэр харж л шүү дээ. Тийм усууд хаа хурж дуусч байгааг. Эдийн засгийн өсөлт Монгол ингээд орлого олж ирээд мөнгө орж ирээд байгаа юм бол тэрийг ингээд зам байшин мэдгүй тэр хандлалын хөшөө юу лээ те. Тэнийг юмд хийхээс илүүтэй эн чинь бизнесүүдтэй баг хүүтэй зээл болоод очиж исэн болвол өнөөдөр хоногийн хоолныхоо хойноос юу хийхээ явж байгаа залуу нэг газар ажилд орсон байх байхгүй. Энэ татврын дарамтаа нэмээд дээр нь зээл олдохгүй шүү дээ. Өнөөдөр бизнес хийхээр захын бизнес юм хэлнэ шүү дээ. Зээл олдохгүй. Болоод ингээд өндий ихэд ингээд яг шударгаар татвараа төлөө яваа ихээр дэлэхгүй. Төртөгөө жоохон ялангуяа үеийнхээ энэ төр ирэх баригчтай үеийн залуус шиг жоохон ярихгүй болохгүй байна л гэж байна. Яг бодит байдал өнөөдөр улс төрийн ийм амар дарангуул дарамттай одоо өнөөдөр дарамтгүй том бизнес хийдэг юм гэж байхгүй шүү. Өнөөдөр жишээлбэл бидний компаниуд үндэсний үйлдвэрлэгчид бүтээгчтэй яаж дүүжилж алж байгаагаар нь харж болно сошиалд. Өнөөдөр эдгээр бол битүү дарамтны донд байгаа. Би төр вэн та нар миний үгэнд ор гэдэг байдалтай л байгаа. Юм хууль яриад байгаа та нар л гэсэн байдалтай байгаа. Өөрсдийнх нь хөрөнгө оруулсан үзэл санаа биш эрх мэдэл одоо өөрсдрүүндээ харж байгаа байхгүй. Би энэ бизнесүүдэд буруу өгж байгаа шүү. Яг үнэ би тэрнтэй бас санаж. Эрх мэдэл хөрөнгө оруулсан гэдэг. Тэгээ одоо энэ MCS центр бол хүртэстэйгээ үрдэж байгаа гэж би бодож байгаа. Одоо жишээлбэл манай Монголын төрд ягаад өнөөдөр ийм асуудлууд 34% хэрүүл маргаан гараад байна гэхээр үеийн үед манай бизнесүүд манай намууд ч гэсэн үеийн үед үзэл санаа үзэл баримтлалд хөрөнгө оруулж байгаагүй. Эрх мэдэлд хөрөнгө оруулж ирсэн. Эрх мэдэлд хөрөнгө оруулна гэдэг нь чи дарга болж би юм хүсэж байна гэсэн үг. Нэг хэсэг одоо Монголын төр MCS-ийнх байлаа. Нэг хэсэг худалдаа хөгжлийнх байлаа. Одоо бодих болж байна. Илэл ярьж байгаа шүү дээ. Бид нар юу гэлж байгаа? Эрх мэдэлд хөрөнгө оруулж байна. Монголд арчлалыг авчираагүй. Бүтэн ирээгүй. Ирэмдэглсэн. Дүрийн л авчирсан, гарчгийн л тавьсан. Бусд нь ирээгүй байхад арчлалыг бид нэр дүгнэх эрх байхгүй. Хиндэн ч байхгүй. Монголын хамгийн ухаантай гэж боддог үгэн дарга нарт ч байхгүй. Одоо жоох юм ойлгосныг бүгдийг мэдсэн гэж бодож байгаа залуучууд бид нарт ч байхгүй. Арчлалыг бид нэр үзээгүй шүү. Хэрвээ 32 гар үсэг цуглахгүй л яах вэ? Гişүүдийн гар үсгийн тоо хүрдгүй бол иргэдийнх нь тоо хүрэх байлгүй. Хідэн иргэний царайг харж, хідэн иргэн хашгирахыг харж, хідэн хүн цагдаад харагдахыг харж, хідэн хүн эсвэл цагдаад буудуулахыг харж ээж. Эсвэл хідэн хүн дахиад угаарт насварахыг харж. Яг тэр хөдөлдөггүй сэтгэл нь яг хідэн хүний тэр хамгийн хэцүү сонголтуудаас болж хөдлөх юм. Яг тэр бүхий дүггүй нуруунд, төмөр нуруунд яг хідэн хүний үнэхээр хэцүү шалтгааныг харж бүхийдэг байх юм. Монголд парламентын засаглалтаа орон муу юм уу? Биш юм уу? Монгол ард түмэн нь төлөөллөөрөө дамжуулж төрөө барьж байгаа нь яг үнэн юм уу? Үндсэн хууль юм уу? Цаас юм уу? Энэ лото самбуугийн бичгийн асуудал биш болсон байна. Одоо яг ийм юмны сонголт байна. Хүн хүнээ үхэж байгааг хараад улс төрийн тухай бодож эхэлнэ гэдэг өөрөө хүн биш болсон байна гэсэн үг. Хүн биш болсон амьтад энэ нийгмийг бүрдүүлж ивэл тэнд ямар нэгэн арга хэмжээ авч сэрэхгүй бол сүрэл. Би нөө хандлага яриад байгаа шүү. Ерөөсөө тийм хандлагыг яриад байгаа. Яг энийг л хэлээд байгаа. Ийм хүн ямар хүн ингэж бодох юм. Жишээлбэл 700 хүн нас урсан байна. Нэг гэр бүлийн 6 хүн өөд болсон байна. Гингүүт үш нам мэдээлэлээс дараач яг алдсан юм бэ. Алдсан хүнийг нь хариуцлага хүлээх гэж шүү дээ одоо. Чат алдсан хүнийг нь чатан дээр их яригдсан юм л. Энэ хандлага л өөрөө хангалттай байхгүй. Тэгээ юуг хайрлаад байгаа? Эрх мэдлийг л хайрлаж шүү дээ.
Эсвэлтгүйгээр тэгтээ тэргүй өөр ямар үйлдэл хийх вэ гэдгийг тодорхой болсон тулгалтанд ирсэн байхгүй маань. Тэрийг ухамсарлахгүй шүү дээ. Хүн ухамсараа алдвал амтэн шүү дээ. Анх энэ түлшний асуудал яригдсан цагаас хойш засгийн газар хэрэглэгдсэн дарга гэдэг чинь тэргүй шадарсаад гэж байгаагүй санагдав. Байдаг бол 3 дахь хүн шүү дээ засгийн газар. Тэгээд энэ том хүн байхдаа 2 жил байсан байна. Тэр үед энэ сайжруулсан түлшний асуудал гарч ирсэн байна. Анх сэдчихсэн байна. Тэгээд ерөнхий сайд хийсэн 4 жилийн хугацаанд 22 онд би өөрөө нэвтрүүлэг хийжсэн болохоор мэдээд юм л да. Чанар нь алдагдаад байна. Наа чи уугдаг болчлоо. Тэгээд дээр нь угаартаад байна. Маш хүн угаартаад байна. Гэ хэлээд байхгүй. Хилээд байхад арга хэмжээ аваагүй нэг чи эсвэлт хүмүүн бидтэй. Өөрөө мэдээд байсан байж арга хэмжээ аваагүй. Тэгээд тэр дунд болсон одоо бид нар бүгдээрээ мартчихж. Би нэг хэдхэн гарчиг сануулад байгаа. Ковидын үед авч ирсэн арга хэмжээ. Хүний эрхийн зөрчлүүд. Төрийн шийдвэрүүд томилгоо шууд явагддаг болсон шийдвэрүүд. Үндэсний аюулгүй байдалтай холбож авч худалдаа авалтуудыг хийдэг болсон шийдвэрүүд. Улсын нууцад давж агаад худалдаа авалт хийдэг янз янзын юм аа нуудаг шийдвэрүүд. Ковидын үед авсан 10 их найдын хөтөлбөр. Энэ бүхэн өөрөө авилга хулгай бүх юмны их үүсвэрийг парламенттай хамтраад хийж өгсөн. Өөрөө энэ үнийн өсөлтийг өнөөдрийн энэ үнийн өсөлтийг бууршгүй үнийн өсөлтийг бий болгосон. Өөрөө энэ валютын нөөцийн алдагдлыг бий болгосон. Тэр жигтэй өвхөл хагцал, авилга. Тэгээд дарангуул хэвлэл хэрэгчлөө, бүхэл хэрэгчлөө, цагдаагийн дарамт. Энд ерөнхий сайдын түүх бол тэр жигтэй яг ийм л үзүүлэлтүүд байна. Гадагшаа зүгээр хідэн нэвтрүүлэг тавьсан. Ямар нэвтрүүлэг тавьсан бол зоргийн хэрэг хэлбэгт орж. Ингээл болов. Улсын хурлын гишүүн 3 үндэслэл гаргаж ирээ бичиг боловсруулалт тавьж хахад ерөнхий сайд өөрөө нүүрээрээ, улаан нүүрээрээ хэвлэлийг нь тандаад нэг асуултанд нь хариулахгүй байна. Ийм үндэслэл нь буруу байна. Ийм гэсэн чинь ингэсэн юм аа гэж хэлэхгүй байна. Өөрөө мэдээд байна, нүүр байхгүй байхгүй. Би буруу үндэслэл гаргацсан юм бол буруу гэдгийн зүгээр ингээд нотлоод хэлэлдэ. Залуугүй юм бол. Нүдрүү харж байгаа, ард түмнэргүй харж байгаа. Энэ тэр үнэхээр үндэслэл нь байгаа юм бол огцрол доо. Сая жишээлбэл Монгол улсад нэг 126 хан ширхэг байдаг хүний нэг нь засгийн газар огцруулах тухай мэдээ бэлдэж яхад топ телевизүүдээр нь гарахгүй шүү дээ. Ил үсгэж байхгүй. Яагаад гарахгүй гэж дарамтлаж байгаа шүү дээ. Одоо 3 зурцсан маа тань хэлээ. Энэ зургийн хэлцээ хэдэн юм бэ? Байна. Тоо хэлээд яах. Тэгэхээр чи нөгөө хэд чинь нэгтраад эхлэв шүү дээ. Бас нэг чи зөв боддоор ингээд ингэн логоор ингээ харахаар. Татгалцсан 6 байна. Над руу битгий залгадаг уу? Дэмжсэн 3 байна. Тэг үлдсэн 110 хэдийн 8 нь хаана вэ? Татгалцахгүй шүү дээ ямар ч байсан. Татгалцж байгааг хэлэхгүй гоц бас дэмжснээ хэлэхгүй байна. Тэгэхээр энэ залуучууд энэ гişүүдэд бол ихтгэл найдвар төрж байна. Би бас баярлж шүү дээ. Бүхэл бүтэн ерөнхий сайд намын дарга нь бүлгийнхаа гişүүдэд хэлж байгаа шүү дээ. За ийм байхгүй. За татгалцсан гэж хэлж. Хэлээрээ. Болохгүй шүү. Монголын төлөө байямаа. Тэгэхэд бүхэл бүтэн намын дарга дагж байгаа нь 4 байна. Юу гэсэн үг гэхээр хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Өөрийнхөө намд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Ард иргэдтэй хүлээн зөвшөөрөгдөхгүй байна.